За энэ хэсэгт бид Хамбогд Кашмир компани ерөнхий захирал хадагтай ганц цэгтэй утсаар холбогдож тодруулга авахад бэлэн болсон байна. Танд өглөөний мэндийг хүргэе, бидэнтэй холбогдож байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Өглөөний мэнд. За Хамбогд Кашмир компани үйл ажиллагааны талаар хоёулаа эхлээд маш товчхон ярилцъя. Компани үйл ажиллагаа зөвхөн 2020 оны гүйцэтгэлээр ямархуу дүр зурагтай вэ? Мэдээж одоо цар тахлын хөл хорой хязгаарлалтын нөхцөл байдал бол үйл ажиллагаанд бол шууд нөлөө үзүүлсэн баг гэж харж байна. Ерөнхийдөө 2020 оны үед үйл ажиллагаа бол яг 20-30% бууралттай харагдаж байгаа. Борлуулалтын гадаад борлуулалт болон дотоод борлуулалт дээр 20-30% бууралттай. Ерөнхийдөө хөл хорионы ковидын энэ үед бол одоо маш хүнд цаг үеийг бол одоо бид анх удаа ингэж давж гарч байна. Одоо яартай төр засгаас одоо зохион байгуулалттай бизнесийг дэмжсэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн, ажлын байрыг хамгаалж үзэх тал дээр арга хэмжээ авах шаардлагатай харагдажээ. 20 оны хувьд зүгээр компани зүгээс за цар тахлын яг энэ хөл хорионы үед ямар стратегийг баримталж ажиллав? Мэдээж одоо ажиллах хүчнээ тогтвортой барих гэдэг юм уу, за борлуулалтыг тодорхой хэмжээнд бас тодорхой түвшинд хадгалах чиглэлээр ямар стратегийг илүү төлхөө барьж ажиллав? Ерөнхийдөө ажлын байраа бол бид 100% хадгалж үлдэхийн төлөө ажилтныхаа хувьд одоо эйжент оруулан одоо ажиллуулж ажлын байраа хадгалсан ажилчдыг бол ер нь 10% хадаагүй ерөнхийдөө хэвэн байгаа. Эйжент оруулж ажиллуулаад ажлын байраа бол хадгалж байгаа. Экспортын хувьд бол одоо ер нь гадаад харилцагч нарынхаа одоо захиалгын дагуу одоо маш хүнд гадны харилцагч нар маань одоо статус маш хүнд байсан учраас тэднийхээ захиалгын дагуу дараа төлбөрт нөхцөлөөр бас экспорт анх удаа хийсэн. Хуучин бол бид нар бараагаа ачаад шууд мөнгө авдаг байсан бол 20 оны үед дандаа дараа төлбөрт нөхцөлөөр экспортуудаа хийжүүл одоо ямар ч байсан 20% бууралтайгаар экспортаа бол хадгалж үлдсэн. Ерөнхийдөө бол 20-30% бууралт гэдэг бол ямар ч салбарт бол нэлээд өндөр дүн шүү дээ. Эргээд одоо яг энэ хэмжээний алдагдал бууралтыг нөхөхөд бол багагүй хугацаа шаардлагатай болоо гэж харж байна. Зүгээр таны хувьд 2021 оныг ямархуу дүр зурагтайгаар харж байна. Боломж юу нь хэр харагдаж байна вэ таны? 2021 онд бол одоо бид хэдвэл одоо 20 оноос айгүй хүнд байх төлөвтэй харагдаж байгаа. 20 онд бол бид нар сүүл рүүгэн одоо ингээд карантинлаад тий хөл хорой тавиад ингээд ихсэн 21 онд бол одоо эхнээсээ ахуудаад ингээд байнгын хөл хоройтой үйлдвэрүүд ажиллах боломжгүй 21 оны гадаад экспортынхаа захиалга сэмплүүдийг хийгээд явуулж бид нар захиалга авдаг. Гэтэл эхнийхээ юмнуудыг явуулж чадахгүй ингээд бүх ингээд хөл хорой үйлдвэрүүдийг 100% зогсолт хийгээд каргоны онгоцнууд байхгүй үйлдвэрлэсэн бараа нь одоо ачигдаж чадахгүй ер нь маш их олон хүндрэлүүд гацэн каргоны үн маш их тээвэрлэлийн зардал маш өндөр байна. $3 байсан тээвэрлэл одоо $18 болох жишээ нь 1 кг нь $3,000 үнэтэй 40 тонны контейнер 20 тонны контейнер Итали руу очдог байсан бол одоо $12,000 болох жишээ нь ингээд бүх юмны үн нэмэгдээд бүх юмн дээр одоо маш их хүндрэл гарах төлөвтэй ажиллагдаж байна. Тэгэхээр 21 оны үед бол 20% биш 30%, 40% буурах бас магадлал байна уу гэж харагдаж байгаа одоогийн байдлаар. Яг яартай энэ карганы онгоц ер нь яартай аж ахуйн нэгжүүдийг хэвэн ажиллах дээр засгийн газар бол үнэхээр анхаарч ажиллахгүй энэ эдийн засаг нэгэнт шалан дээр унсан байхад бид нар эргээд өчнөө жилийн дотор босгох гэж маш их хөдөлмөр орох учраас энэ дээр ингэж гомо битгий хандаасаа төр засгийн гаргаж байгаа зүйл ингээд гихтээ одоо жишээл онлайн худалдаа зөвшөөрч нь гихтээ хүргэлт хийхгүй гихтээ гэсэн энэ олон ийм төрийн ингээд ийм гаргаж байгаа шийдвэрүүд нь оновчгүй байгаад бол маш их харамсаж байгаа. Ер нь бол төрийн шийдвэр маш оновчтой энэ аж ахуйн нэгжүүдийн бодсон ард иргэдийн бодсон шийдвэрүүд оновчтой хурдан гарч маневр сайтай байхгүй шууд эдийн засгаа ингээд шалан дээр хаяад бүх юмыг хаагаад ингээд боомлчвал энэ бол маш их харамсаад барамгүй эдийн засгийн маш их хүндрэлд
орохоор болж байгаа учраас яаралтай арга хэмжээ аваасай л гэж хүсэж байна. Бизнес эрхлэгчдийн байр суурийг ерөнхийдөө сонсож байхад бол за татврын хувьд хөнгөлөлт гэдэг юм уу эсвэл яг шууд санхүүжилтийн одоо хямд их үүсвэртэй санхүүжилтийн дэмжлэгүүд бол шаардлагатай байна гэсэн байр суурь илүү дамгаар гэж байна. Үндэсний худлаа ажилтны танхимын статистик за судалгааны дүн мэдээллүүдийг харсан ч тэр ерөнхийдөө бол бизнес эрхлэгчдийн хувьд тавьж байгаа санал бол их ойлгомжтой байгаа шүү дээ. Засгийн газрын хувьд бол ямар ч тач 10 их 80 төгрөгийн одоо эдийн засгийг дэмжих цогц төлөвлөгөөг бол танилцуулаад удааг байна. Энэ төлөвлөгөөний хувьд зүгээр таны хувьд танилцсан бах ямар хөө байр суурьтай байна? Энэ нь одоо хамгийн оновчтой бас зөв одоо төлөвлөгөө гарч ирнэ гэж бодож байгаа. Яг ард иргэдтэй аж ахуйн нэгж яг үнэхээр хэрэгтэй аж ахуйн нэгжтэй хүрч чадахгүй юу? Бас дээгүүрээ хитгэн аж ахуйн нэгж хуваагаад авчих уу гэдэг бас айгүй хэрэгэлтэйтэй байгаа. Маш их олон юм хийж байгаа аж ахуйн нэгжүүдтэй одоо ингээд хүртээсэй л гэж бодож байна. Оновчтой шийдвэр сайхан дээрээ гараад доороо хэрэгжүүлэх газар дээрээ эсрэг болчдөг учраас бас энэ маань их оновчтой байгаасай ер нь хямд шалгалтайгаар яг л үнэхээр юм хийж байгаа аж ахуйн нэгжтэй одоогдоосай гэж одоо хүсэж байна да. Өнгөрсөн жилийн үед ноодрын одоо 3% зээл гарахад хэдхэн аж ахуйн нэгж аваад одоо барилга төмөр зам шал өөр компаниуд ингээд аваад жинхэнэ ноодор үйлдвэрлэгч манай компани хувьд авч чадаагүй байхгүй юу. Тэрийн шиг одоо ингээд ийм 3% хүүтэй мөнгө анх удаад одоо засгийн газраас бас ингээд гарчаа шүү дээ. Энэ бол одоо 17-8% хүүтэй бизнесийн зээл хэрэглээд явж байгаа. Бидний хувьд бол маш их бас том одоо дэмжлэг болно л доо. Яг аж ахуйн нэгжтэй хүрээсэй л гэж хүсэж байна. Одоо эргээд яг энэ цар тахлын үед бол бизнесийн одоо гинжин хэлхээ гэдэг юм уу яг энэ зүйл маань нэлээд эвдрэлтэй юм байдал үүсээд байна шүү дээ. За энэ байдал эргээд сэргийх хүртэл хэр их хугацаа шаардлагатай бол одоогийн яг ийм нөхцөл байдал бол төдийлөн өөрчлөгдөхгүй хадгалагдана гэсэн байдлаар харах юм бол компаниудын хувьд ямар сценаруудыг илүү төлөхөө харж төлөвлөлтүүдээ хийж байна вэ? Ер нь одоо төлөвлөлтүүдийг шууд одоо ингээд төлөвлөлт хийж ирсэн бас болохгүй байна л да. Тийм ч одоо маш их одоо хөрөх чадвартай байж төлөвлөлтийг бол богино хугацаанд л одоо хийж одоо тухай үед нь шийдвэрлэж явахгүй яг ингэнэ гэж хэлэхэд бас хүнд байна. Яг ганцхан дотоодын зах зээлээс биш гадны зах зээлтэй бас ингээд бүх юм уялдаатай болохоор одоо жишээлбэл манай компаниуд бол Итали, Англитай маш их экспорт хийдэг. Итали бас ингээд амар хямраад энэ эренгүүт манай бүх экспортын дээр өөрчлөлтөд ороод ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор яалт ч гадна татны хүчин зүйлээс хамаарч байгаа учраас одоо төлөвлөлтийг шууд одоо яг тийх байхаа, энэ жил тийх байхаа гэж төлөвлөж болохгүй. Тухай үедээ л одоо төлөвлөлөөр зохицуулаад хөрөх чадвартай бизнес одоо хийж одоо их авах самбартад ажиллах одоо цаг үе ирчээд ах шиг байна шүү дээ. Ер нь бол маш хүнд цаг үеийг одоо бид нар туулах гэж байна. Ийм цаг үеийг бас туулж байгаагаа учраас бас туршлага бас бүтэж байгаа. Гэхдээ одоо энэ цаг үеийг бол бүх хүмүүс маань одоо ингээд давхын төлөө маш их бизнес эрхлэгч маань одоо маш их хичээж байгаа. Тийм ч төр засаг энэ дээр бас ингээд аж ахуйн нэгжүүдэд хамгаалсан татврын бодлого хүү багтай хугацаатай зээл өгчөөж энэ бизнесийг аварч үлдэхгүй бүх бизнес дампуурчхад төсөв тасраад энэ чинь эргээл ямар их юунд эдийн засгийн хямралд орохтой тийм ч энэ маш төргөн шуурхай арга хэмжээ аваасай л гэж хүсэж байна. За өнөөдөр цаг гарган бидэнтэй холбогдож тодруулах гэсэн танд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.